Боловсролын яамнаас Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн цахимжсан боловсрол уриалгын дор боловсролын салбарт хиймэл оюун ухаан нэвтрүүлэх. Боловсролын салбарын статистикийн мэдээлэл их хөгжөлд суурилсан агсан түвшний шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх. Салбарын хүний нөөцийн цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын хөтөлбөрт шилжүүлж, цахим сургалтын байгууллагыг хөгжүүлэх, боловсрол сургалтын байгууллагад танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлэх. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, цахим дэд бүтцийг сайжруулах, сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр зорилт тусгаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний пирсон, математикийн ээдүүтийн хөтөлбөрүүдийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад цахимаар үн төлбөргүй хамруулж буйтай холбоотойгоор хүүхэд бүрд компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тус хөтөлбөр нь 3 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 70 мянган компьютер хэрэгцээтэй байгаа судалгааг гарган төслийг танилцууллаа. Хүүхэд бүрд компьютер хөтөлбөрийн нэг дугаар үе шатыг хэрэгжүүлэхдээ олон улсын туршлага практикт үндэслэн төрийн өмчийн 695 сургууль бүрд хүүхдийн тоо болон хүчин чадлаас хамааран 30-аас 180 ширхэг компьютер, 30 хүртэлх төхөөрөмжийн нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай зөөврийн цэнэглэгч хайрцагын хамт байхаар тооцсон бөгөөд хэрэгцээтэй анги танхимд зөөврлөн ашиглахаар төлөвлөн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсрууллаа. Мөн цаашлаад засвар үйлчилгээний бичил төвийг бий болгох зорилгоор тооцсон төсвөллөө. Цахим шилжилтийг эрчимжүүлэхийн хэрээр сургалтын үр дүнд мэдэгдэхүйц дэвшил гарч байгаа хэдий ч үүнийг дагаад ухаалаг төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд тэдгээрийг цэнэглэх, хадгалах, хамгаалах мөн анги хооронд зөөврлөх зэрэг тал дээр хүндрэлүүд гарч ирсээр байна. Тодруулбал төхөөрөмжүүд нэмэгдэхийн хэрээр тулгамдж буй асуудлын нэг нь тэдгээрийг цэнэглэх буюу төхөөрөмжийн цэнэглэгчүүдийг байрлуулах, цэгцлэгтэй холбоотой аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр тодорхой шийдэл хэрэгтэй байгаа явдал юм. Тиймээс боловсролын цахим шилжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үеийн бас нэгэн ухаалаг шийдэл болох ерөнхий боловсролын сургуульд туйлын их хэрэгтэй энэхүү төхөөрөмжийг танилцуулж байна. Сургуулиудын хэрэгцээ шаардлагыг даган өсөн нэмэгдэж байгаа таблет, вэйлбүк, Chromebook зэрэг зөөврийн компьютерийг хичээл сургалтын үеэр бүрэн цэнэгтэй бэлэн байдлыг хангах, түүнчлэн цахилгааны аюулгүй байдлыг хангаж ашиглах, цаашлаад хадгалах хамгаалах зэрэгтэй холбоотой эрсдлүүд байсаар байна. Эдгээрийн цогц ухаалаг шийдэл болох олон улсад ашиглагдаж байгаа энэхүү төхөөрөмж нь нэг дор 30 хүртэлх сургалтын төхөөрөмжийг нэгэн зэрэг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд хадгалах хамгаалах асуудлыг бүрэн шийдээд зогсохгүй анги хооронд зөөвөрлөхөд зориулсан түгжээ бүхий зориулалтын дугуйтайгаараа давуу талтай. Хамгаалалтын хувьд бариулан дээрээ суулгасан цоочтой. Нэгдүгээрт 30 төхөөрөмжийг тус бүр 3 хэсэгт хуваан байршуулснаар иж бүрэн байдлыг хялбар шалгах боломжтой. Хоёрдугаарт төхөөрөмжүүд бүрэн цэнэглэгдсэн эсхийг хянах боломжтой. Гуравдугаарт ус чийг болон тоос шороо зэрэг бохирлоос хамгаалахын зэрэгцээ цэнэглэх явцад хэд халалт үүсгээс сэргийлсэн агааржуулалтын нэмэлт сэнстэй. Төхөөрөмжийн хойд хэсэгт цэнэглэгч байрлуулах хэсэг байрлах ба энэ нь мөн хамгаалалтын цоочтой бөгөөд багш болон зөвхөн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн нээх боломжтой. Мөн адил цэнэглэгчийг 3 хэсэгт хуваан бүлэглэн байрлуулах нь илүү цэгцтэй болгодог. Түүнчлэн энэхүү төхөөрөмж нь хажуу талдаа зориулалтын бариултай ба энэ нь анги хооронд зөөвөрлөхөд хялбар төдийгүй авсаархан болгодог. Нэгдсэн унтраалгыг ашиглан шаардлагатай үед цэнэглэхийг зэрэг зогсоох ба эхлүүлэх боломжтой нь хичээлийн бэлэн байдлыг хангахад тустай. Нэмэлт энэ залгуурыг ашиглан 2 буюу түүнээс дээш төхөөрөмжийг холбох боломжтой ба багшийн компьютер, ухаалаг самбар зэрэг бусад нэмэлт төхөөрөмжийг залгаж ашиглах боломж бүрдүүлдэг. Энэхүү төхөөрөмжийг ерөнхий боловсролын сургуульд ашигласнаар сургалтын төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангахын зэрэгцээ цахилгаан болон урсгал зардлуудыг бууруулаад зогсохгүй хадгалалт хамгаалалтыг бүрэн шийдэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.